За юу яцхан залуучуудаа. За нийлээдгүй гишүүд маань бол paid network-ийн талаар бас бүрэн ойлголт аваагүй юм тийм ээ. За өнөөдөр хоёр сэдвийн өөрөнд ярих болно. Paid network болон Get.io-гийн wallet хаягаа яаж харах вэ гэдэг. За эхнийх дээр нь бол за paid network гэдэг нь ISO хийх зориулт бүхий launchpad гэдэг тийм ээ. Launchpad гэдэг. За тухайн одоо сайт дээр бол ийм төрлийн одоо coin-ууд аль хэдийн өөрсдийнхөө IO хийгээд дууссан байна тийм ээ. Одоо ended гэдэг дээр дарах юм бол та нар харж байгаа. Нилээдгүй их coin одоо арилжаанд IO-го хийгдээд одоо арилжаанд орцсон явж байна. За мэдээж хэрэг одоо бас ирээдүйд одоо зохион байгуулагдаж байгаа ISO-нууд байна. За манай гишүүд энэ дээр яасан бэ гэхлээр 10 үн нийлээд одоо paid network дээр 1000 paid стейклээд 1 жилийн хугацаатай. За тэгээд IO-нд нь оролцоод явна гэдэг. Мэдээж хэрэг IO-нд бол ялахад бол хүндрэлтэй 110 хэдэн мянган хүн бол энэ IO-д оролцдог байгаа. Тэгээд нэг тикеттэй ялна гэдэг бол хэцүү. За гишүүнчлийн мөнгө төлж байгаа гишүүдийн гишүүнчлийн мөнгөөр бол бид нэр дахин paid худалдаж авч одоо энэ IO-д оролцож байгаа баг хамт олноо одоо дэмжих гэж одоо бас тийм ээ ийм ажлуудыг зохион байгуулж явж байгаа. За хүснэгтийн одоо 10 хүний хүснэгтийг одоо дэлгэрэнгүй байдлаар үзүүлж байна тийм ээ. За нэг оролцогч бол танаа санаж авах өмнө нь бол 300 гаруй мянган төгрөг төлжсэн. Одоогийн байдлаар бол хань шүсэнтэй холбогдуулаад 419 мянган төгрөг болсон байна. Энэ арга хэмжээнд оролцсон гэх юм бол одоо 419 мянган төгрөгөөр оролцох бүрэн боломжтой байна. За яагаад paid network юм бэ? За paid network-ыг та нар харж байгаа үн урд нь өсөөд энд уналт хийсэн байна тийм ээ. За энэ уналт ямар шалтгаантай байсан бэ гэхлээр paid network-ийн контракт аяг тийм ээ хакердулсан байсан. Маш их хэмжээний paid одоо алдагдсан учраас бол энэ алдагдсан paid бол зах зээл дээр нийлүүлэлт хийгдээд тэгээд үн унсан байдгаа. За мэдээж хэрэг paid network өөрсдийнхөө алдааг засахын тулд тийм ээ. Өөрсдийнхөө алдааг засахын тулд контракт хаягаа шинжилсэн байдаг. Ethereum дээр суурилдаг контракт хаяг. За шинжилээд одоо арилжаа бол хэвэн явагдаж байна. За админ миний би бол үнийг бол энэ төвшөнд ирэх боломжтой гэдэг үднэс бол paid network paid-ийг сонгоод одоо явж байна. За зах зээлийн үнэлгээ бол одоо 0.83 цент байна. 1 2 3 дугаар баг маань бол 51-ээс 59 центийн хооронд бол худалдаа авалт хийж бол paid network дээр оролцсон байгаа тийм ээ. Тэгэхээр бид одоо бид нэгээс 3000 paid-тэй явж байна гэсэн үг. За арга хэмжээнүүдтэй бүгдэнд нь бүртгүүлээд явж байгаа. За зарим нь бол мэдээж хэрэг дийлэнх нь бол одоохондоо бүртгүүлсэн хэвээр байгаа. Одоохондоо ялсан тохиолдол байхгүй, ялсан тохиолдол байх юм бол би групптэй эргээд мэдэгдэх болноо. Энд бол санаа зовлтгүй. За ийм байна. За дараагийн асуудал. Надаас мэдээж хэрэг бас гишүүд USDT худалдаж авдаг байгаа тийм ээ. За өөрөөсөө coin hub trade MNS гэх мэтчлэн одоо USDT худалдаж авах төвөгтэй байдаг учраас бол надаас шууд итгэлцлэр одоо мөнгөө шилжүүлээд өөрсдийнхөө USDT худалдаж авдаг байгаа. За USDT мэдээж хэрэг өөрт нь та надаас 100 USDT худалдаж авлаа гэхэд өөр биржээс одоо тань руу USDT очдог учраас бол $1 фи хасагддаг байгаа тийм ээ. За $100 авлаа гэхэд $99 таны дансанд очно гэсэн үг. За яаж USDT-г gate дээр авах вэ тийм ээ. За gate руугаа нэвтрээд орно тийм ээ. За тэгээ баруунтлын дээдлээс wallet руу дарна. За wallet дээр deposit. За deposit дээр дээдлийн хэсэг нь бол Tether USDT гэж байх хэрэгтэй тийм ээ. За тэгээ сүлжээ BSC сүлжээ BEP 20 сүлжээ. За мэдээж шинэ аккаунт бол мэдээж энэ дээр цаг гүйдэг байгаа тийм ээ. Цаг гүйдэг. За жишээ болгож харуулчих юм байна уугүй хэлээ харъя. За энэ disable гэж юм тийм ээ. За өөр за биткойн за өөр юу байж болох нь. За энийг үзье. За энэ бүх юунууд нь хаяг нь бол над дээр үүссэн байна. За хэрвээ тань дээр хаяг үүсээг бол мэдээж цаг гүйдэг цаг явдаг байгаа. За тэрэн дээр бол сандах зүйл байхгүй. Тэгээ BSC сүлжээ. За wallet-ны хаягийг над руу явуулахад бол copy дарна тийм ээ. Copy-гоо дараад миний мессенжер юм уу пэйжийн мессенжер руу бас давхар хаягаа явуулаад тэгээ энэ зурагтай цуг явуулна шүү тийм ээ. Яг тэгэхээр би нягтлж үздэг байгаа. Таны яг явуулж байгаа сүлжээ чинь зөв үү? Яагаад би нягтлж үзэж байгаа вэ? Хэрвээ би таны мөнгийг буруу сүлжээгээр дамжуулаад явуулчих юм бол нэгэд надаас мөнгө чинь гараа авсан бол тэр мөнгө одоо танийхч биш минийхч биш болсоо гэсэн үг тийм ээ. Ийм алдаа гаргахгүй тулд энийг нягтлж үздэг байгаа. За тэгээд мөн өмнө нь би бас гишүүдэд хэлж байсан. Ямар ч тохиолдолд хэн нэгнээс одоо wallet-нд coin авах гэж байгаа бол заавал одоо тэр wallet-ыг байнга нягтлж шалгаж явах хэрэгтэй. Яг тэгэхээр хэрвээ та нягтлаагүй байсан бол тухайн одоо биржийн одоо дотоод
засвараас болж тийм ээ maintenance. Бас болж одоо хаягнууд бас тодорхой хэмжээр өөрчлөгдөх боломжтой, хаагдах боломжтой тийм ээ. Ийм тохиолдлууд бас байдаг шүү. Тиймээс байнга нэгтэлж явахыг хичээж байгаарэ. За giveaway хэсэг дээр get дээр аккаунт үүсгэсэн хүмүүс бол point-а цуглуулж авах гэж найдаж байна тийм ээ. Мөн доотлын хэсэг дээр зарлагдж байгаа vote-д оролцож байгаа гэж бас найдаж байна. За vote-д оролцсны ач тус юу юм бэ гэхээр та өөрийн өгсөн vote-ийнхаа хэмжээгээр одоо бас coin бэлгэнд авдаг байгаа тийм ээ. За coin бэлгэнд авдаг байгаа. За миний GT одоогийн байдлаар 300 давцсан учраас бол миний vote 304 vote болсон байна. За GT нэмэгдэх тусам бол vote-ийн тоо нэмэгдэн тэрнийхээ хэмжээгээр танд очих coin-ийн тоо хэмжээ бас нэмэгддэг байгаа. За GT-гийн талаар тусдаа бас бичлэг байгаа тийм ээ. Тэрийг үзээд бүгдээрээ танилцсан үзье. За өдрийг сайхан өнгөрүүлээрэ бүгд баяртай. Хэрвээ тодорхой бас ойлгомжгүй зүйлүүд байх юм бол комент хэсэгт бичиж үлдээгээрэй. За баяртай.